Дэлхийн одоо хэмжээнд бид өнөөдөр одоо биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай бол их ярьж хэлж байна. Энэ дотроо биологийн төрөл зүйл гэдэг нь өөрөө ургамал, амьтан, бичил одоо организмыг бол оруулаад хэлж байгаа. Тэгэхээр ер нь ургамал гэдэг нь бол биологийн төрөл зүйлийн нэг болох нэ. Одоо хөрсөнд байгаа бичил организмын бүрдэлтэй тэр микробиом нь ямар байна гэдэгтээ өөрөө ургамалдаас өөрт нь агуулгадж байгаа микробиом нь ямар байна гэдэг ингээд маш их тийм сонирхолтой одоо ажлууд бол сүүлийн үед хийгдэж байна тийм. Гуурс гэхээр нөгөө ишийг хилээд байна. Ногоороо ингээд хөдөө орнуудад явж байхад харахаар зэрэг дандаа шарилж хэрвээ зөв тариул улаас маань урдуу урган том ногоо масктэй тий маш өвчлөлдрөгчийг ялгаруулна. За сайн байцгаана уу сонсогчдоо. Зуны сайхан энэ өдрийн мэндийг хүргэе. Хөгцөнгөр подкастын энэ удаагийн дугаар эхлэж байна. За энэхүү дугаараар өгтлөгч редактор Туул миний бие шинжлэх ухаан таны мэдхийн талаас зочидтойгоо ярилцдаг. За энэ удаад ч гэсэндээ манай студийн хойморт бас нэгэн зочин урагдж ирсэн. За ингээ өнөөдрийнхөө зочныг танилцуулъя. За шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Дид профессор за оюун бэлэг гэгч маань ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За ингээд бид хоёрын ярилцлага эхлэн өнөөдөр бид хоёроо үзэгч сонсогч та бүхэндээ ургамлын талаар ярилцсанаа. Ургамал гэж юу вэ? Ургамал гэхээр бид бүхэн сайн мэднэ одоо хүн бүхэн л ургамал гэхээр зэрэг одоо байгаль дээр ургаж байгаа гоё ганган гоё одоо цэцэгтэй тий ургамлуудыг хараад за энэ бол одоо ургамлаа цэцэгтэй жимстэй үрэлдэг тий иштэй үндэстэй ийм ургамал гэж хэлдэг. За тэгвэл бид бүхэн дэлхийн одоо хэмжээнд бид өнөөдөр одоо биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай бол их ярьж хэлж байна. Энэ дотроо биологийн төрөл зүйл гэдэг нь өөрөө ургамал, амьтан, бичил одоо организмыг бол оруулаад хэлж байгаа. Тэгэхээр ер нь ургамал гэдэг нь бол биологийн төрөл зүйлийн нэг болох нэ. За тэгээд дэлхийн хэмжээнд ургамал одоо хэдийгээр 350 мянга гаруй зүйлтэй. За энийг бол яг одоо хэлэх бол боломжгүй байдаг англи зүвчид. Яагаад тэгэхээр байнгын л хэлбэлцэж идэг те. Нэг хэсэг нь хорогдож байдаг, нэг хэсэг нь нэмэгдэж ургаж байдаг энэ байгаа. Дэлхийн хэмжээнд хамгийн их одоо ургамлын зүйл одоо байдаг орнууд гэдэг улс орнууд топ одоо орнууд энэ төр гэж ярьдаг. Тэгэхээр энд бол жишээлбэл Бразил гэхэд одоо нэг 56 мянга гаруй зүйл гээл. За бас л одоо хэлбэлцэлтэй тийм. За тэгэхэд одоо бас нөгөө Индонез тийм Колумб за Хятад манайх одоо хоёр хөрш зэрэгэлдээ орнуудын маань ургамлын зүйл гээл тэгэхэд одоо Хятад гэхэд 32 мянга гаруй зүйл тийм ээ Орос одоо Орос Албаны улс гэхэд нэг 11 мянга гаруй зүйл гэд ингээд байж байдаг. Тэгвэл Монгол орн болвол дээд доод ургамлаа оруулаад нэг 7 мянга гаруй зүйл байгаа гэж манай одоо Монгол улсын ургамлын англи зүйчд болвол одоо мэдээлсэн байдаг. За тэгвэл ургамлыг одоо энэ зүйл ангаар нь дотор нь одоо ингээд янз янзаар ангилах юм шиг байна. Би бол тэгж ойлгоод байна. Нэгдүгээрт одоо ингээд хөл газрын ургамал гэж байна тий гидрофит гэж байна дээд ургамал гэж байна эднэрийг та нэг хүмүүст ойлгохоор ангиллуудыг хэлж өгөөч ямар ургамлыг ингэж ангилаад байгаа юм бол за ингэж шинжлэх ухааны одоо бас англи зүүн хувьд бол яг ингээд одоо тухайн одоо сая чиний асууснаар гэхэд одоо тэр гидрофит гэдэг одоо юу гэдгийг усан дуртай ургамал гэдэг юм уу кисрофит гэвэл одоо хураасаг ургамал гэдэг нэг ялгаатай бас нэг англи зүүн дээд дууд гэдэг нь бас бүр англи зүүн хувьд ургамлын бүр англи зүүн хувьд хэлж байгаа гэд тэгэхээр эндээс ингээд ерөнхийд нь одоо хэлэхэд болвол ургамлыг одоо дээд доод гэдэг ингээд ангилж байна тийм үү. Дээд ургамал нь гэхээр гуурс ургамал буюу голдоо одоо цэцгэлдэг ургамлууд байх жишээтэй тийм. Доод ургамал гэвэл нөгөө одоо юу гэдэг хөвд
одоо бусад те одоо нөгөө нэг гурс биш ургамлууд нь ороод ирж байгаа юм л да. Тэгэхээр ийм нэг том одоо ерөнхий ангилал бас байж байгаа. Тийм энийг ингээд ангилах юм бол цэцэг ургамлууд нь дотроо бас ангилъя гэх юм бол одоо нэг талт үртэй, хос талт үртэй гэд ингээд бас ангилна. Тэгэхээр энэ ангилал 100% бол нэлээд одоо олон ийм ангилал байгаа. Тэгээд ерөнхийд нь хэлэхэд бол дээд ургамлаа гэд ангилж болно. За тэгээд нөгөө тухайн ургамлын одоо экосистемийн те хаана ургаж байгаа тэр одоо байдлаас нь хамаарат усан дуртай ургамлыг одоо гидрофит гэдэг юм уу те хураасаг тийм ургамлыг ксерофит гэдэг ингээд нэлээд тийм нарийнсан одоо шинжилгээ ухааны тийм ангил зөрөө бас ороод явдаг юм аа. Тэгэхээр хөрсөн дээр ургаж байгаа гуурстай ургамал. Та энийг нэг бас тайлбарлаад өгөөч. Гуурс гэхээр нөгөө ишийг хэлээд байна уу? За тийм тэгээд ер нь бол яг хав төсөөлөөр иш гэж болно. Гэхдээ тэн дотор байгаа одоо трахеид одоо дамжуулах багц гэж байдаг. Өөрөөр хэлбэл ургамал гэдэг бол одоо агараас тий одоо нөрс хүчлийг хийгээ аваад за тэгээд нөгөө хүчилтрөгч ялгаруулад өөрөө газрын хөрснөөс усаад таад тий ингээд ус дээрээс одоо юу гэдэг нь ус бусад одоо шимт бодисоо үндсээрээ ингээд татаад авдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол үйл ажиллагаатай нь холбоотойгоор ингээд эргэтэн системэнд нь дамжуулах багц байдаг. Тэгэхээр тэр дамжуулах багцтай ургамлуудаа бол ер нь одоо гуурс ургамлууд гэж хэлээд байдаг. Тийм. Доод ургамлууд нь болохоор заримдаа одоо нөө зөвхөн тийм үндэс байхгүй тий газрын дээр ингээд өөрснөө одоо ерөнхий биеэрээ ч юм уу тий ингээд байж байгаа тийм ургамлууд байдаг шүү дээ тий одоо хаг энтер гэдэг ч юм уу тий тэр ургамлуудаа хэлээд байгаамаа. Үндэс байхгүй ургамал гэж бас байдаг бахан тий. Тийм байна. Би сая л сонсч байна тий. Тэр нь өөрийнхөө биеэрээ тэгээд бас ингээд одоо паразит гэдэг шүү дээ мөөгтөөгөө хамт ингээд хам амьдралтай ургамлууд байна гэд ингээд ер нь бол маш ялгаатай тийм одоо юу гэдгийг өөрсдийнхөө амьдралын хэв шинжийн хувьд л ялгаатай байна гэсэн үг шүү дээ тий. Энэ та түрүү хэлсэн нэг талд үртэй хоёр талд үртэй гэсэн үү? Хос талд үртэй ургамал гэдэг. Энэ нь юу гэсэн үг юм бол? Энэ нь болохоор зэрэг бас нөгөө одоо жишээлбэл ингээд зүгээр одоо юу гэдэг хүмүүс үрийг ингээд соёолуулад үзээ л да тий. Тэгэхэд бол одоо нэг талд үртэй ургамлууд нь бол ийм нэг одоо ерөнхийдөө голдуу одоо нөгөө үйт ургамлууд энэ төр дээр бол байдаг. За гэхдээ бас зарим одоо жишээлбэл эгэл годлын өсч гэдэг юм уу ингээд энэ ургамал гэхэд нэг талд ургамалдаа ордог. Хос талд тэгэхээр ингээд хоёр хөөрхөн хос навч гарч ирээд ингээд соёолдог шүү дээ тий. Тэрий чин хос талд ургамал гэдэг. Ихэнх ургамлууд тэгж нүдэн дээр чинь ингээд нэг хоёр хөөрхөн навч гарч ирээд тэгээд өөрийнхөө тодорхой одоо бүт зүргээ гүйцэтгэжээд тэр хоёр навч нь хатаад унцдаг шүү дээ. Тэрийг үрийн тал гэж хэлдэг. Тийм тэгээд бүр сонирхолтой бас 2 3 4 үрийн талтай ийм ургамлууч гэсэн бас байдаг. Ер нь бол тийм. Бид нэр одоо ингээд энгийн одоо ард иргэд те бид нэр ингээд одоо байгаль дээр гараад ирсэн эсвэл бол одоо тасалгааны биологийн ухаанаар ургуулсан гэх юм уу те ийм ер нь харагдаж байгаа ургамлал болгоно л ургамал гэж бодох нь зөв үү? Эсвэл бол ингээ харахад ургамал шиг хэрнээ эн чинь өөр төрөл зүйл гэж хэлдэг бас тийм зүйл анги байдгүй. За яг энэ нь бол их тийм сонио асуудал юм л да. Яа тэгэхээр ургамал гэдэг бол өөрөө мэдээж хэрэгтэй газар дээр ингээд ногоомоос үүсгээд ургаж байгаа ургамлууд илт харахад бол ургамал те. Зүгээр гол ялгаа нь бол нөгөө саяны хэлсэнчлэн цэцгэлдэггүй те. Одоо янз бүрийн тийм ялгаатай байдал нөхөөс бас ургамал бол одоо яг л тэр ерөнхий шинжээ бол хадгалсан л байдаг л та. Монгол орнд маань ховор төрлийн бүр нэн ховор төрлийн ургамлууд юу байдгийг одоо яг энэ 100 цагт бол ургамлууд эд ургаад их гоё болдог штэ. Тэгээ бид нэр ингээ хөдөө гадаа явахдаа ургамлаа бол таньж мэдэж чаддгүй. Нэг цөөхөн тооны энэ нэг ийм цэцэг байна. Тэр чинь нэг ийм өвс одоо юу гэдгийг те идэж болдог гэд ингээл мэднүү гэхээс биш нарийн мэддэггүй. Тэгэхээр Монгол орнд маань хідэн төрөл зүйлээ ургамал тэндээс нь ховор нь ямар ургамал байдгийг
За мөн эмийн ургамал гэж бас байна тий. За гээл ингээл задлаад ярив. За тэгээд энэнийг би задлаад хэлхийн өмнө одоо өнөөдөр яагаад бид нар ингээд одоо битээр ч гэсэн ингээд ярилцаа сууж байна гэдэг мань бол бас нэг юм нэлээд бодит үр дүнтэй ажил болж байна гэж одоо би судлаач хүний хувьд үзэж байгаа. Тэгээ яагаад гэхээр өнөөдөр бид бүхэн маш олон хурал, маш олон олон улсын хурал Монголда зохион байгуулж байгаа энэ биологийн төрөл зүйлийг хамгаалах цөлжилтийн эсрэг хурал. За эх жил одоо Монгол оронд COP17 гэдэг цөлжилтийн эсрэг хурлыг Монгол улс өөрөө одоо Монгол улс одоо хариуцаж олон улсын хурал хийн энэ гэдэг. Тэгэхээр энэ бүгд маань өнөөдөр одоо бүгд дээр бид хоёр ч гэсэн өнөөдөр бас л ингээл Монгол оронд одоо цөлжилт нэг 77% хүрлээ тий өнөөдөр одоо юу гэдгийг дэлхийн одоо уур амьсгалтай өөрчлөлт Монгол оронд маш хүчтэй нөлөөлж Монгол оронд одоо цаг уурын өөрчлөлт бүр маш хүчтэй одоо 2.5 градусаар дулаарлаа. Бусад орнуудаас их илүү одоо хүчтэй явагдаж байна. За өнөөдөр одоо хөрсний бохирдол Улаанбаатарт 80% хүрлээ. Бэлчээрийн талхагдлд 90% хүрлээ гэд бүр ингээд амны уншлаг болгоод сүүлдээ бүр юм нэг ердийн одоо нэг хилтгэл юм болчих нь үү. Тэгэхээр энэний ингээд бид нар өнөөдөр хилээ зогсож байгаа үедээ энэ ургамал гэдэг юм чинь ургамлын төрөл зүйл маань бол одоо өөрөө ирэхгүй тэр одоо чиний саяны асуусанчлан Монгол орны нэн ховор за нэг одоо нэн ховор гэхэд нэг 100 гаруй ховор гэхэд нэг 300 гаруй зүйл ургамал байгаа. За дээрэс нь зөвхөн Монголд ургадаг эсвэл одоо хоёр хөрш зэрэгэлдээ оронд маань болон Монголд одоо ургадаг эндемик суб эндемик ургамлууд гэдэг ингээд одоо онцолж бас бидний анхаарах зөвхөн Монголд ургадаг ургамлын одоо төрөл зүйлийг бол дэлхийн улс орнуудын өмнө бол Монгол одоо хүмүүс Монгол одоо бид бүхэн Монголын судлаачид Монголын одоо ард түмэн бол тэр ургамлыг хамгаалж дэлхийн нүдийн өмнө бол үүрэг хүлээж байгаа. Тэгэхээр Монгол оронд бол одоо нийт энэ эдгээр одоо мянгаад одоо зүйл ургамлыг бид нар эмийн ургамал ашигтаа гэд хэрэгжилж байна тэрнээс гадна нэн ховор ургамал байна бол одоо нэг 100 байна. За ховор ургамал бол нэг 300 гаруй зүйл байна гэдгийг бол манай одоо үеийн англи зүйчид ялангуяа одоо сүүлийн үед бол одоо маш сайн тодорхой том одоо блор Монгол орны одоо checklist буюу Монгол орны нийт ургамлын одоо англи зүй тэр талаар бусад дэлхийн одоо өндөр орны одоо дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнуудын судлаачтай хамтраад ингээд тоог нь бол гаргачиж байна дотор нь одоо бүр ялгаад одоо энэ ургамал бол одоо нэн ховор яг Монголд л одоо байдаг ургамал шүү. Энэ бол яг эндемик зүйл ургамал шүү гэдэг энийг бол нэлээд нарийн тодорхой ингээд гаргаад хилээд өгсөн учраас танин мэдэхэд бол маш ач холбогдолтой. Манай Монгол Улсын их сургуулийн одоо англи зүйч доктор Батлан оюун цэцэг болоод одоо тэр шавин баасан мөнх нарын тэгээ бас одоо солонгос судлаачтай хамтраад бүр ийм зурагт ийм гоё том одоо тойл ном гаргачихсан байгаа. Тэгэхээр түрүүн одоо өөрөө чи хэлсэнчлэн хэрэг танихад хэцүү байгаа гэж тэгжин тийм ээ. Одоо бол харин одоо нөгөө шинэ ухаан хөгжөөд одоо жишээлбэл ер нь iNaturalist гэдэг ч юм уу аппликейшн хэрэглээд тухайн ургамлаа одоо таниад тийм ээ тэр хаана ямар цэг дээр ургаж ийн гэдгийг нь бол бүр ингээд бүртгүүлцдэг энтергээд бас ингээд амжилттай хөгжиж байгаа юм байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэн ховор ургамлыг зулгаагчсан бол за энэ маань одоо нэн ховор шүү дээ тийм ээ одоо энийг бол одоо юу гэдэг зулгаажлах байна гэд ингээд бас одоо хамгаалдаг болох тал руу явж гинэ гэж би бол харж байгаа. Нөгөө талаар бас энэ завшааныг ашиглаад ярихад бол хэдий ч нэ бас таних хэрээрээ бас гой цэцэгтэй ургамал байна гэд түүж одоо хатаад хийж маш их устгах тал руу бас орох гээд байна уу гэсэн бас нэг тийм хандлага байгаа. Тэгэхээр энэ бүгдийг одоо хэдүүлээ бас одоо анхаарахгүй бол болохгүй байх шүү. Урд нь бид нар одоо байгалийн ургамлын тухай хууль тийм ээ. За улаан дансанд орчихсон гэд ингээд мөн одоо дэлхийн одоо байгаль хамгаалах хийдэг одоо нэг чеклист одоо буюу улаан одоо бас юм данс одоо нөгөө нэг данс байгаа юм л да улаан данс гэх. Тэгэхээр ингээд эдгээр ургасан ургамлуудаа бол ерөөсөө одоо мэдгүй байгаад таамаа тэр одоо маш их хэцүү байгаа. Яг тэгэхээр ингээд хөсгөлд явж байхад бол нөгөө л хамгийн одоо бид бүхний хайрлах ёстой тий одоо сайтст орсон гэдэг ингээд одоо хамгаалах ёстой захирмаа гэж цэцгийг аваад одоо шууд одоо зарж явах жишээтэй тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг нөгөө Once in Brew гэдэг ургамлыг бас хатаагаал одоо зарж явах жишээтэй гэдэг ингээд
үнэхээр судлаач хүний хувьд сүүлийн хэдэн жилд бол дандаа энэ чиглэлээр бол харамсаж бас явж байгаа. Гэтэл одоо энэ байдал бол хിവэрэ байна. Өнөөдөр бид нар тэр нэн ховор ургамлаад түүж одоо шууд одоо ууж хэрэглэх, нэн ховор ургамлаад түүж инновацийн бүтээгдэхүүн хийж нэрээр одоо янз бүрийн цай хийх тийм ээ. Тэр бол өстой үнэхээр бид бүхэн ургамлынхаа зүйлийг бол устгах нэг шалтгаан, маш их том шалтгаан болоод энэ шүү гэдгийг бол одоо хараад бол эмзэглэж байдаг. Тэгэхээр би төхөн нэн ховор гэж яагаад хэлээд байна? Ховор гэж яагаад хэлээд байна тийм ээ? Тэрийг бас одоо анзаарч бид бүхэн өнөөдөр ингэж одоо дараа хойч үедээ энэ ургамлуудыг үлдээхгүй болвол бид нар өнөөдөр одоо жишээлбэл Алтан ундаг гэдэг ургамал байна. Маш их зөвхөн Адонис монголика буюу Монгол оронд л зөвхөн байдаг тийм ээ. За тэгээд зүрхний глюкозыг дагуулдаг гэдэг нэрээр одоо маш их одоо түүж устгасан энэ ургамлыг бол миний сайн мэдхийн одоо тэр экосистемийнх нь одоо нэг ургадаг тэр газрыг зөвхөн одоо юу гэдгийг төмөс тарина. За төмөр зам явуулна тий лагрын байшин барьж ийн гэл одоо хид хідэн цэгүүдийн ингээд байхгүй болгочих жишээ тий. За орхис салина гэдэг марсны захирам гэдэг нэг маш одоо бас үнэтэй сайхан ургамал байна. Түүнийг бас ингээд одоо лагрын байшингууд барайл түрээл ингээд устгаад хийж. Тэгээ би нэг яралтай хэлье гэж бодсон. Яг тэгэхээр өнөөдөр уул архаа бол харин заримдаа хариуцлагатай уул урхаахан бол хөндөж байгаа ургамлаа эхлээд мэдэгдэж байна. Дараа нь тэр ургамлаа зөөгөөд одоо ийш тийшэн те шилжүүлэн тарьж хамгаалж байна тийм ээ. Ингээд маш их арга хэмжээ авдаг. Гэтэл харин одоо нөгөө бид бүхэн мэдээд байгаа энэ ургамлуудаа бол ямар нэг одоо барилга бүтээн байгуулалт хийхдээ бол шууд устгаж байна. Тэгэхээр одоо яг энэ уул ургаахны дээр стандарт мөрддөг байдлаар хөндлөхийнхөө өмнө ялангуяа одоо судлаачид нь мэдэгдээд тийм ээ. Энэ ургамлыг одоо энд нэг ийм популяц байна тий. Энд одоо бид нар үнэхээр одоо зайлшгүй шаардлагатай барилга байшин барих гэж байна гэвэл ядаж одоо хідэн шинжилгээ ухааныхаа байгууллагын тийм ээ шинжилгээ академийнхаа одоо хідэн мэддэг одоо судлаачид нь одоо мэдэгдээд тийм ээ тэгээд одоо яадгийг энийг шилжүүлэн тарих уу эсвэл одоо урьдчилан харьж хамгаалах уу гэд ингээд байхгүй болвол одоо сүүлийн 10 жилд бол одоо миний мэдхийн маш их ургамлыг бол энэ зүгээр төмөс тарина зүгээр байшин барина нэг одоо юу гэдгийг бүтээн байгуулалт хийн гэдэг нэрээр бол одоо хид хідэн популяцаар нь ингээд устгацглаа гэдэг л одоо их харамсалтай байгаа юм аа. Харамсалтай. Тэгэхээр энд одоо энэ нэн ховор ургамлуудаас бүр устдаад үгүй болчихсон ургамал арай байт юм шүү дээ. Бага юу? За одоо энийг бол ингэдгийн ер нь бол дэлхийн нийтэд ингээд ургамлынхаа зүйлийг гаргачаад тэдээс тэдэн хувь нь бол ер нь устж байна гэж. За би түрүү нэг том дэлхийн нийт тоон яриадсан тийм. Тэгэхээр ингээд 42,000 зүйл одоо ингээд устгахад ойрхон байна ч гэдэг юм уу те устж байна гэсэн. Гэхдээ миний хувьд бол нэг тийм устж байгааг бол бүр манай одоо англи зүйчдийн хэлж байгаагаар бол 100-300 жилээр тэр ургамлыг одоо тий судалгаа хийж мониторинг судалгаа хийж мэдэж байсны дараа устж байна гэж хэлнэ гэж байгаа. Яг гэхээр одоо юу гэдгийг говьд гэхэд одоо юу гэдэг ихний одоо сүүлийн 10 жилд одоо огт үрлэж байхгүй цэцгэлэхгүй байгаа байжсэн ургамал 10 жилийн дараа үечлэлтэйгээр нөгөө бороо хуран жоохон элбэгшингүүд битүү гараад цэцгэлээд ургаад үрлээд байждаг. Тэгэхээр энэ бол яах нь тэрийг бол маш бүр 100-аас 300 жилийн тийм мониторингоор бол энийг устж байна тэгж байна гэд хэлж болно те. Одоо юу гэдэг устгахад одоо ойрхон байна устж болцсошгүй энэ төр. Тэгэхээр тийм ч учраас одоо энэ дэлхийн энэ ургамлын улаан дансан дээр устж болцсошгүй энэ төр гэсэн тийм одоо шалгууруудыг бол хилж тэмдэглэж ургамлуудыг бол оруулдаг. Бидний нүдэн дээр бол яалтчгүй зарим ургамлууд бол маш их хэмжээгээр ховордож байгаа шүү дээ тий зүгээр илт шүү дээ тийм ээ одоо бол юу гэдэг одоогоос нэг 10-20 жилийн өмнө байсан ариалда бол тэр ургамал ургаагүй хэдэн 10 жил болж байгаа тохиолдлууд ч гэсэн гарч ирж байна тий тэгэхээр энийг бол маш сайн нарийн судалж иж мэрэгжлийн хүмүүс тийм ээ мэрэгжлийн одоо судлаачид англи зүйчид нь бол хэлж тогтоодог байгаа. Маш зүйтэй анхааруулж одоо яг мэрэгжлийн ийм хүмүүс маань л эрдэмтэд маань судлаачид маань анхааруулахгүй бол одоо бид нар чинь бас
тэр болгон сайн мэдээд байхгүй. Тэгээд яваад байна. Тэгээ одоо таны түрүүн хэлсэн нэг ховор төрлийн ургамал Монголд байгаа гэдэг чинь. За хамгийн одоо манай ард иргэдийн бидний мэдж болохоор энэ ургамлаа хайрлаарай гэдэг тийм нэрлүүл ямар ургамлууд байх вэ? За миний саяны хэлсэн алтан хундаг гэдэг ургамал байна. За цагаан ягаан цэн гэдэг ургамал байна. Бид нар одоо ингээл зүгээр л нэг согоон юу лээ гэж хэлээд ингээд нэг тийм нутгийн нэршил хэлээд ингээд аваад хэрглэж байна. Гэтэл тэр ургамлууд маань өөрснөө цагаан цэн нь одоо нэн ховор, ягаан цэн ховор ургамал байх жишээтэй. За дээрэс нь одоо бид нар усны төвшин одоо юу гэдгийг цэвдэг одоо хайлаад тийм ээ бид нар одоо бас усгүй болоход ойрцсон бас л ингээл дээрээсээ одоо тэргүүлэх оронд орол явж шүү дээ. Усны нөөцөөрөө маш хомс болохоор ингээл те 2030 оны байдлаар гэл. Тэгэхээр одоо хагас усны ургамал гээл түрүүний ярьсан одоо игэл годлын ус гээл те усны одоо ус татрах тусам одоо нүүр цөөрөн бүр татраад одоо алга болж байгаа ийм байх тусам нөгөө усан дургадаг ургамлууд маань бас устж алга болж байна шүү дээ те. Тэгэхээр ийм ургамлыг ч гэсэн бид нар бас эхний ээлжинд сайн хамгаалж те нөөцийг нэмэгдүүлж тармилжуулах ийм арга хэмжээ бол авах шаардлагатай байгаа. За дээрэс нь бас ялангуяа одоо чихэр ус гэдэг ургамал байна тийм чихэр ус гэдэг ургамлыг бас хэдийгээр манай одоо Баян онгорын богдод 80% нөөцтэй ихэнх одоо газар нутагт маань баг нөөцтэйгээр илэрдэг ч гэсэн энэ ургамал өөрөө дэлхийн хэмжээний ховор ургамал энэ ургамал өөрөө хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Бид нар саяны SARS одоо цар тахлын үед бол ковидын үед бол бүгд нэг хятад ард улс бол тийм одоо уламжлалт тан дээр үндэслээд энэ чихэр ус, байгалийн гүнх гэдэг ингээд ийм ургамлуудыг оруулсан одоо тан эмээрээ ингээд одоо бас ард түмнээ аварж те бүр дэлхий ч гэсэн манад ч гэсэн ер нь бол энэ чихэр усны хэрэглээ бол маш өссөн шүү дээ те. Тэгэхээр дуртай хүн бүхэн цай хийж дуртай хүн бүхэн одоо тэр ургамлыг бас авч хэрэглэх гэсэн ийм хандлага байна. Тэгэхээр энийгээ бас зохистой хэрэглээ, зохистой одоо тармилжуулалт энэ төрийг бол хийх шаардлагатай гэж үзэж байна. За баярлалаа. Тэгэхээр ургамал за ховор, нэн ховор те бидний хайрлаж хамгаалах ургамал байгаа бол нөгөө талаасаа бас хог ургамал гэж нэрлэх үү те ийм ургамлууд бас байгаа. Одоо бидний нэг сайн хилдэг шарилж те. Тэгтэл эднэр тийм хэрэггүй ургамал уу? Бас эсвэл хүнд бас хэрэгтэй зүйл нь байж идэм юм уу? Яагаад бид нэр зулгаагаад наад чинь зүгээр шарилж байна шүү дээ. Одоо зулгаагаад хай гэдгийг. Энийг та тайлбарлаж хог гэд нэрмэл манай одоо нэрт одоо Цэрэнбайлжууд гэх том одоо профессор хүн хилээд хөл газрын ургамал гэдэг юм. За хог гэвэл хогийг одоо юу гэдэг альва нэгэн хог бол бүр ингээд бүрэн хэрэггүй хог байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхэрийн хог ургамал бүхэн бол экосистемдээ хэрэгтэй учраас энэ бол хөл газрын ургамал буюу одоо бидний дараад үзээд байгаа шарилж маань хүртэл Монголд хэдийгээр 110 гаруй зүйл байдаг гэхэд тэр ургамал дотор нөгөө л Артемиза анно буюу те одоо морин шарилж гэхэд дэлхийн одоо Нобелийн шагналыг авсан эрдэмтний Нобелийн шагнал авсан одоо нэг хятад эрдэмтэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо нэг хумхааг эмчилж явах жишээтэй те дэлхийн нийтэд одоо тэр халуун орны хүмүүсийн одоо айдсыг хүргэдэг тэр одоо хумхааг эмчилдэг алдартай Артемизин гэдэг бодисыг тэр одоо нэг шарилж гэдэг байгаа шүү дээ те. Тэр одоо морин шарилжнаас бол ялгаж авсан байх жишээтэй. Тэгэхээр дээрээс нь манад бол маш их одоо ач холбогдолтой эмийн чанартай энэ шарилжнууд бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ бол хог ургамал бүхэн бол нэгдүгээрт экосистемд маш хэрэгтэй, хоёрдугаарт тэр ургамалд бол бас эмийн одоо эмт бодисын агуулмж тийм ээ хүнд хэрэгтэй бодисууд бол маш их байгаа. Тэгэхээр ургамал бүхэн бол яг нь бас тэр хогоо гэж зулгаагаад хайдггүй. Тэгээд бид нар мэддэг шүү дээ зэрлэгийг зулгаач хай, зэрлэгийг үндэсээр нь зулгаач хай гэдэг. Одоо сүүлийн үед бол агр арчилгаа, агр техник нь өөр болж байна шүү дээ. Эхний одоо юу гэдгийг 6-8 сард дөнгөж одоо үрэл цэцэлгэхээс өмнө зүгээр тайраад тийм ээ баг тайраад ингээд
байх юм бол тэр өөрөө хөрсөө нэгдүгээр хамгаална, хөрсөө далдалж хөрсний одоо чигийг тогтоож өгснээр дараагийнхаа ургамлыг ургах боломж нөхцөлийг бүрдүүлдэг энэ гэдэг. Нөгөө хойг ургамлч иргэд аяг ашигтай байгааз. Тэгэхээр энэ талаас нь бас авч үзэж шинжлэх ухааны үндэстэйгээр бас ингэж хэрэглэх хэрэгтэй. Тэгээд энэ мэдээллийг энэ одоо мэдлэгийг ч гэсэн ард түмэндээ сайн ингээд ойлгуулж өгөх шаардлагатай болов гэж бодож байна. За та ургамлын одоо ерөнхий энэ амьдрах үйл явцыг ярьж өгөөч. Ерөнхийд нь одоо бид нэр ингээл харахаар ургамал яг зундаа ингээл цэцэглэж гарч хаврын цэцэглээл гоё гарч ирснэ. Намар ингээл үхээд одоо яа тийм унаад ингээл шарлаад ундаг өгдөг гэж л ойлгоод байна. Гэтэл зарим ургамал нь ногоонороо байгаад байдаг. Зарим нь ингээд улирлын чанартай ингээ үхдэг тий. Гэтэл энэ ургамал яг дотроо ямар үйл явц болдог бол их сонирхолтой санагдаж байна. Тийм. За зөвөр би энгийнээр л ярил л да. Угаасаа л нөгөө байгаль дээр явж байгаа альва амьд организм бол те бэлгийн бус үржил гэл ингээд үржил бол байгаа тийм ээ. Тэр ургамал амьд организм бүхэн л өөрийнхөө үр төлийг одоо өгдөг шүү дээ. Тэгэхээр тэр арга нь бол өөрөө дотроо ургамал дээр бол бас бэлгийн бус спорорч гэнтэр гэд ялгаатай те. Тэгэхээр би бүр ингэж наривчлалгүйгээр энгийнээр өөрөө чи хэлснээр яагаад ингэж зарим нь шарлал унцдаг тийм ээ. Одоо юу гэдэг тэр нь ингээд нэг наст гэдэг нь болохоор зэрэг яг одоо үрээсээ эхлээл одоо хөгжиж явсаар байгаа цэцгэлээ дараагийнхаа үрийгээ өглөө ингээд 1 жил боллоо ингээд зарим нь бол хагдардаг тийм ээ. Ялангуяа одоо энэ гадуур одоо Улаанбаатарын ингээд бид нар нийслэл тарьж шүү дээ гоё цэцгнүүд нэг нас цэцгнүүд байдаг шүү. Тэгэл ингээд дараа нь намар болохоор ингээд бүгдөө шарлаад унцдаг те. Тэгээд цэвэрлээл хайчдаг. Нэг хэсэг нь. Гэтэл нөгөөдөл нь болохоор олон наст гэдэг байгаа. Тэгээ олон наст түрүүний миний ярьсан одоо цэн гэдэг ч юм уу те. Тэр цэцгнүүдийг хэрвээ одоо та нар өрнөөс нь ч бай те ингээд тарьчих юм бол үндэслэгшээр ингээд тарьчих юм бол тэр ургамал адилхан л намар ингээд бас цэцгэлээд үрлээд хагдраад шарлна. Таны гэрийн гадаа одоо тэгээд тэрийг нь цэвэрлжингүүд дараа жил ахаад үлдсэний дараа хавар яг уу дахиад шинэ одоо шинэ навчин гарч ирээл ингээд ургаад байна. Тэгэхээр ингээд одоо ялгаатай байх нь тийм ээ. Нэг нас, олон нас. За тэгээд модлог одоо өнөөдөр бид нар ингээд тэр мод гэж ярьж байна те. За хотоо ногооруулъя гэж ярьж байна. Тэгэхэд ингээд навчит моднууд бас голдуу ингээд шарлаад хагдраал ундаг. Гэтэл шилмүстээс ингээд мөнх ногоонороо гэж бид нар гацуурыг ингээд сайхан мөнх ногоонороо байдаг те. Шилмүст гоё моднууд чи ингээд мөнх ногоонороо байж. Тэгэхээр эдгээр ургамлууд маань бол үнэхээр одоо хотын агарыг сайхан цэвэршүүлнэ тийм ээ. Гэтэл бол хотын бохирдлоос одоо шилмүс нь залвал ингээд дарагдаа одоо юу гэдгийг хотын тоосонд утаан дарагдаад ингээд бас өвчлөлтөрч ялгаруулах нь бол багасдаг л да. Гэсний хэдий ч энэ одоо ургамлууд маань бол мөнх ногоонороо байдгаа. Тэгэхээр тийм л ялгаатай байдаг тийм. Ер нь бол ургамал болгон усаар тижээгдэж агаараар тижээгддэггүй. Бас онцлог сонин одоо ургадаг тийм мод байдгүй, мод ургамал байдгүй. Одоо миний мэдхээр бол усаар хөрснөөсөө тижээлээ аавна. За тэгээ агаараас тижээлээс нарнаас аавна гэд ингээл болоо мэдж байгаа юм. Гэтэл яг нэг дотор нь болж байгаа үйл процесс нь одоо юу болоод явагдаад тэгээд ингээд гоё ургаад идэх юм бол тоо гэж боддог. Тийм, ер нь бол за саяны яг өөрөө чи хэлсэнчлээ одоо ус те агаар за тэгээд агаараас авж байгаа нүд мөн одоо азот гэл те одоо ялангуяа ингээд ургамал дээр ярихад бол ургамал өөрөө ингээд агаараас заримдаа бол азотоо шингээж чадахгүй учраас тэнд нь бас ингээд одоо бактери те түүнийг ингээд гоё өөрт нь шингээж өгж идэг юм бактери одоо ургамал бол дангаараа өөрөө бас урахаас гадна одоо бичил организмтайгаа бас те маш их уялдаа холбоотой байдаг. Тэрийг бол бас ингээд бичил организм гэдэг бол өөрөө бол нүдэнд харагдахгүй учраас ургамалд өөр дотор нь байдаг эндобит, эндобит гэл тийм мөгөнцөр одоо бичил организмын одоо янз бүрийн зүйлүүд бол байдаг. Дээрэс нь ургамал өөрөө ингээд үндсээрээ тижэл авахдаа тэр хөрснийхөө үндснийхээ эргэн тойронд байгаа бичил биднүүд нь бол маш их нөлөөлдөг. Тэгээ сүүлийн үед бол ялангуяа дэлхийн нийтийн шинжлэх ухааны олд амжилтууд шинжлэх ухаан бол одоо өөрөө маш их одоо салбар дундын болж
болж ин шүү дээ тий. Одоо өнөөдөр ингээд ургамал гэхэд бичил биетнийг ярихгүйгээр болохгүй. Дээрээс нь бүр ингээд сүүлийн үед нөгөө AI гэдээ ороод ирлээ тий. Тэгэхээр бүр ингээд бүх судалгаанууд ингээд хоорондоо холбоотой, бүх шинжилгээ ухааны салбарууд хоорондоо маш холбоотой цогцоор нь ингээд ярьдаг болоод байгаа тий. Тэгэхгүй болвол данган зургамлын хөгжил, данган зургамлын одоо ургамал бол өөрөө ингээд одоо бие даасан нэг ганц юм байна гэдэг одоо юу бол улмал одоо алсарч ин л да. Тэгэхээр бүхэл одоо юу гэдгийг тэнтэй холбоотой хөрсөнд байгаа бичил организмын бүрдэлтэй тэр микробиом нь ямар байна гэдэгтэй өөрөө ургамалдаас өөрт нь агуулгадж байгаа микробиом нь ямар байна гэдэг ингээд маш их тийм сонирхолтой одоо ажлууд бол сүүлийн үед хийгдэж байна тийм. Монгол улсад маань ургаж байгаа энэ бүх ургамлууд даас дэлхийд ургадаггүй зөвхөн Монголд байдаг ургамал байдаг болов? Тийм түрүүний нөгөө англи зүүн хувьд хэлсэн тийм ээ нөгөө эндемик, субэндемик гэдэг. Эндемик гэхээр зөвхөн Монголд ургадаг. Ялангуяа одоо би бас хамгийн түрүүнд орж ирж байгаа түрүүний Adornis mongolica гэдэг. Гэтэл одоо манайх бас одоо оюутлогоо уулуурхагаас манай захиалга төсөл хэрэгжүүлж байна сүүлийн 5-6 жил. Энд бол одоо сая хамгийн зөвлөд Gisnia mongolica гэдэг. Ингээд монголоороо ингээд нэрлэгдэнэ гэдэг чинь зөвхөн Монголд ордог гэсэн үг байхгүй. Gisnia mongolica буюу Монгол буурцган. Тэгжээтэл бас одоо юу гэдэг Тугринова mongolica гэж байгаа. Тэгээ Монгол шар далан гэдэг ингээд нэг бас нэг олноос дургамлаа. Тэгээд эндгээр ургамлууд маань бол одоо зөвхөн Монголд ургадаг. Тэгээд одоо Монгол судлаач те энийг бол хамгаалах хэрэгтэй. Экситэ хамгаалах хэрэгтэй. Мөн одоо институт хамгаалах хэрэгтэй. Бид нар Монголдо энэ одоо зөвхөн монголоор нэрлэгддэг ургамлууд дээрээ туршил судалгаа явуулж, судалгаа хийж, олон жилийн мониторингийн үр дүнгээр хамгаалах хэрэгтэй те. Дэлхийн нийтийн өмнө бид нар бас энэ ургамлаа авч үлдэх, хамгаалах. За тэгвэл тэр туршил судалгааг хэн хийх вэ? Монгол судлаач хийн, тийм ээ. Тэгэхээр ийм өвөрмөц ургамлууд бол байдаг. Тэгээд эдгээр ургамлууд минь бас голдуу нэн ховор гэсэн статуст орсон байдаг. Тийм. Монголд ургаж байгаа ургамлуудын чанар хэр байна вэ? Одоо бид нэр ингээд өвөө эмээгийн маань үе, тэрнээс өмнөх үед ургаж исэн ургамлууд одоо яг тэр чигээрээ ингээд ургаж л байна. Гэтэл тэнд одоо тэр үед ургаж исэн ургамлын чанар сайжирна, муудна гэсэн зүйл байдаг уу? Их сайхан асуулт байна. Бид нар ингээд хэлдэг тийм ээ. Манай одоо судлаачид бид нар ингээд монгол хүн монголоор бахархна, монгол ургамлаараа бахархна. Үнэхээр манай Монголд бол өвөрмөд сайхан одоо ургамлууд ургадаг тий. Гэтэл зүйлийн хувьд бол одоо юу гэдэг биологийн төрөл зүйлийн хувьд бол их биш байна. Харин манай Монголын ургамлын нэрээ үнэхээр нэг давуу тал онцлог нь бол Монгол орныхоо эрсдэс уур амьсгалтай зохицоод тэрнтэйгээ холбоотойгоор дотор нь агуулгадаг биологийн идэвхт нэгдлүүд нь тийм ээ өндөр одоо манай академич Бацрангуй одоо манай ургамлын хэмжид бол маш мундаг шүү дээ. Тэгэхээр эдгээр судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд бол Монголын одоо ургамлуудын ялангуяа одоо нэг 1000 гаруй зүйл эмийн ургамлын маань бол эмт чанар нь бол маш өндөр. Өөрөөр хэлбэл эрсдэс уур амьсгалын шалтгаалаад одоо эсэлтэлт их өндөр явагддаг учраас тэнд байгаа бодисын агуулмж бол маш одоо өндөр тий айтх өндөртэй байдгаа гэдгийг бол олон зүйл дээр олон одоо турш судалгааны одоо үйл явц төр хэвлэгдсэн бүтээлүүд дээр бол одоо их тодорхой байдаг л та. Тийм. Одоо адилхан л одоо улс орнуудад ургаж байгаа ч гэсэн одоо юу гэдэг түүнд агуулгадж байгаа энт бодис нь бол өндөр байна гэсэн үг. Тийм. Тэр бол хэлбэг байдаг. Ямар гоё юм бэ? Тийм давуу талтай. Гэхдээ одоо өндөр байгаа ч гэсэн бид нөгөө хайрлаж хамгаалаагүйгээс болоод ч юм уу чиний түрүүний нөгөө дутуу хэлснээр одоо нөгөө сүүлийн одоо 10 20 жилийн одоо бидний одоо юу гэдгийг хүүхэд байхдаа байсан үеийнхээс одоо энэ бол одоо ялангуяа одоо нөгөө нэг Google Scholar-аар сүүлийн үед гарсан одоо энэ ургамлын физиологи, ургамлын одоо химийн судалгаанууд дээр тэр одоо 10 жилийн 20 жилийн өмнө байсан ургамлын одоо эмт чанарын ч юм уу тэнд явагдаж байгаа бодисын солилцоо бол маш өөрчлөгдсөн гэсэн ийм одоо баримттай өгүүлбэрүүд бол их гарч эхэлж байна. Зарим талаараа бол юу гэж юм гэхээр нөгөө дотор нь агуулгадаг байсан эмт бодисын хэмжээ бол
нэгдүгээр багасж байна гэсэн ийм багасх ч юм уу эсвэл зарим тохиолдолд ихссэн эсвэл одоо байдгүй өөр одоо нэг бодисууд нийлэгдэж байна гэсэн ийм судалгааны ажлууд бол их гарч ийн л да. Эсвэл одоо юу гэдэг хороо чанар өндөртэй байсан ургамлын хороо чанарын хэмжээ нь багассан байна гэсэн. Би бол өөрөө бодтойгоор нэг хэд хэдэн тийм одоо хэвлийн тийм өгүүлбэрүүдийг бол олж уншсан. Тэгээд бид нар бол нарийн одоо физиологийн түвшний судалгаа тийм нарийн одоо молекул генийн түвшнийхэн судалгаанд бол одоо дэлхийн улс орнуудад зэрэгцэж яралтай орох хэрэгтэй юм байна. Монгол орныхоо ургамлууд манайхтай хамтран судалгаанууд энэ төр бол хийгдээд эхэлсэн байгаа л та. Ер нь бол. Гэхдээ бид бүхэн өшөө их тийм мониторинг, тим судалгаараа бас хандаж хийх хэрэгтэй байна гэдэг. Одоо би бас бодож байна. Бид нар нөгөө яргуу эдсэн ямаа нэмах энэ төр гэж тэгдэг шүү дээ. Тэгэхээр манай одоо Монгол Засгийн сургууль дээр манай одоо ургамлын Батгүй багшийн багийн бас нэг Японуудтай хамтарсан судалгаанууд энэ төр бол одоо бас хийгдээд эхэлж байна. Тэгээд тэр энэ төр дээр ч гэсэн бас тийм сонирхолтой үр дүнгууд бас гарч байгаа болов уу гэж би бол бодож байгаа. Тийм. Яа тэгэхээр нөгөө юу гэдгийг одоо наач тэр харьцуулах нөгөө мэдээллүүд нь хоор ээж магадгүй юм л да. Яа тэгэхээр 10-аас 20 жилийн өмнө яг ямар байж байгаад одоо ингээд 20 жилийн дараа ямар байж байна гэхээр тэрийг бол би бодохдоо ерөнхийдөө нөгөө бусад орны судлаачдын ижил зөвл ургамлууд энэ төртэй л харьцуулна гэхээс манай дээр бас яг тиймэрхүү урд нь яг 20 жилийн өмнө хийсэнтэйгээ одоо энийг харьцуулъя гэхэд яг тийм зарим нэг тийм ургамлууд бол бас байгаа л та. Тэгээд бас төдийлөн яг бүгд дээр нь бол байдгүй л гэж бодож байна. Энэ бол бас сонирхолтой судалгааны ажлууд байгаа. Ер нь бол бас юунаас болдог бол цаг ураас л болдог байх та тий ингэж өөрчлөгдөж чанар нь өөрчлөгдөж байгаа нь бол одоо тэгээд ийм шүү дээ. Одоо энэ дээр ингээд хоёр бас нэг юм ярихад нөгөө одоо бэлчээрийн талхагдал ингээл одоо 90% төрлөөгээ тэгж штэ. Тэгэхээр өмнө одоо бид нар 10-20 жилийн өмнө бол нөгөө 500 зүйлийн эмийн ургамал иддэг малын мах идэж байна гэдэг нэг тийм яриа байдаг байсан. Гэтэл одоо бид нар нөгөө төрөө битэр баахан хөл газрын ургамал ярьлаа штэ. Ногоороо ингээд хөдөө орон нутагт явж байхад харахаар зэрэг дандаа шарилж. Тэгэхээр тэр чинь нөгөө бэлчээрийн одоо ургамлууд дотор маань бол маш их эм чанарын одоо ургамлууд ингээд холилдоод ургадаг байсан бол яах нь тэнд ингээд 10-20 одоо зүйлийн ургамал ургадаг байсан бол одоо 5 болоо 5 ургадаг байсан газар нь 2-3 ургаад нөгөө хог газрын ургамлууд маань ургаад байна да тийм ногоон харагдаад байдаг. Очиод харахаар бидний нөгөө хүүхд байхдаа таньдаг байсан ургамал маань бол байхгүй байхгүй. Тэгэхээр эн чинь юуг харуулж байна гэхээр нөгөө нэгдүгээр тооны хувьд цөөрцөн байна. Тэгвэл тэр тоо цөөрсөн байна гэдэг чинь цаанаа бас чанар нь бас тодорхой хэмжээгээр бол өөрчлөгдөж байна. Гэхдээ сая чи өөрөө хэлж байна те уур амьсгалын өөрчлөлт. Үнэхээр бид нар өнөөдөр хүн бүхэн хэлж штэ те. Сая ч гэсэн ерөнхийлөгчийн хэвэлд оруулсан доктортой хөгжилтэй холбоотой уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төрийн ордон зохион байгуулсан хурал дээр бүр илтгэлд нь одоо гадаадын одоо том эрдэмтний илтгэл дээр хэлж байлээ. Дэлхийн хэмжээнд 48 цаг тутамд нэг гамшиг болж байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэрэн дээр бол тэрийг сонсоод бүр ингээд сэрт хийсэн л дээ. Яг тэгэхээр одоо өнөөдөр бид нар ч гэсэндээ нэг бороо орохын төдөд ингээд гантаа хийж хаад бороо ороод маш хэцүү нөгөө усан шингэхгүй тэгэл үер болж ин гэж ярьж штэ. Тэгэхээр тэр бүгд л бид бүхний тэр ургамлын зүйл хавардахтай ургамлын амьтан одоо биологийн төрөл зүйлийг ингэж багасгах хоригдуулах хүчин зүйл болж байна л гэсэн. Тэгэхээр хүн бүхэн хичээж хүн бүхэн ногоо ургамлаа тарьж хүн бүхэн хашаанда 2-3 модоо тариад хажууд нь цэцгээ тариад тий. Тэгээсэ гэдгийг бүр ингэж би өдөр тутамд бол бодож байна л. Гэхдээ сая та мод тарих гэд ярьсан чи гинтгэн толгороо шал өөр юм ороод сая нэг юм гадуур нэг баахан хөвөн хийслээ те. Одоо энэ хөвөнчгөө хэцүү яа гэж бодож байхдаа би бас бодсон энэ ер нь мод тарихтаа ийм хөвөн хийсдэг мод тармааргүй юм биш гэж бодсон. Энэ бас л буруу бодол ах та. Гинтгэл тийм бодол ороод ирсэн. Энэ бол яг ингээд уляас гэд манай харин одоо ерөнхийдөө уляасны өнгөрөл гэл те ирим уляас байна. Тэрийг бас зөв харьцаагаар тарих хэрэгтэй гэл ингэж байгаа ийм байвал урд нь ч гэсэн бид нар Улаанбаатарт бас уляасаагээ тарьж л байсан. Энэ хэмжээний өнгөрөл бас нэг одоо хийзэд байдаг гэсэн үгүй юу гэд бодохоор хэрвээ зөв тариул уляас маань урдуу урган том ногоо масктэй те маш өвчлөлдрөгчийг ялгаруулна. Тэгэхээр одоо саяхан хүртэл манай мэдээгээр гарч ирсэн шүү дээ. Одоо нөгөө нэг зөв зохистой үед нь тайралтын зөв хийгээд
Тэ. Тэгэх юм бол энэ одоо эн чинь бас л нэг үрээ одоо цацж байгаа л хэлбэр шүү дээ, тэ. Тэгэхээр энийг ингээд бууруулжлах юм байна. За хүн бүхэн л улаас мухаа гэд тэгжитэл чинь уг нь бол бас одоо улаас маань хурд ургадаг, тэ. Бас ногоомаас ихтэйгийнхэн хувьд бол бас тэрнээс бол тэр болгон одоо тэгээ зөв технологиор зөв тарих нь шүү дээ, тэ. Ирэмийнх нь харьцааг яах нь тэгээд манай одоо хоц цэцэрлэгчлэлтийнхэн маань бол тэр зөкстэй үед нь тайралтын зөв хийгээд өгөх нь ингээд ард олон маань ч гэсэндээ одоо бид нар ч гэсэндээ ингээ ард бид нар ч гэсэн тарихтаа шилжих ухааны үндэстэй тарих юм байна л гэж ойлгох хэрэгтэй. Одоо энэ хийсэд байгаа нь үрн тэгээд им улааснаас гарах уу? Ирээс нь гардаг. Тийм тэрийг бас одоо би бол ингээл нэг юу гэдэг мод ургамлын бүр ингээл нарийн гэсэн сая өөрөө ч гэсэн би бас ингээл үзэхэд бол тэр бас л одоо яг чамайг асуугаар тулгамдаад байна л да. Ер нь бол бас л нэг үрээл хайж байгаа л нэг хэлбэр тийм ээ. Тэгэхээр ингэж хайдаг гүгийн эхлээд яг хуу тарихтаа харьцаагийн зөв тарих нь байна. Хоёрдугаар тэр хийсдэг юм өнгөрөлтөө юуг нь бол наан танж огтлж ингээд тайралтын зөв хийх нэ л гэсэн л тийм л зөвлөгөө. Монгол улсын одоо сэрүүн одоо хангай газар ургадаг. Бас говийн бүсээр ургадаг ургамал гэдэг. Одоо таны түрүү хэлснээр ингээд нуур тэ ийм усан дор ургадаг ургамал гэдэг ингээд байдаг. Та тэрнээс ингээд онцлоод хэлэх юм бол хэлж өгөөч гэж би хүсэж байна л да. Одоо нөгөө говийн бүсэд нэг иймэрхүү төрлийн ургамлууд ургадаг гэдэг ингээд гоё сонирхуулж хэлвэл одоо жишээ нь би говь бол явж үзээгүй. Гэтэл говьд бүр ингээд харахаар гайхамшигтай эсвэл гоё ургамал байдаг бах таа гэд би боддог. Гэх жишээний ч юм уу ингээд өөр байдаг уу? Тийм. Одоо болохоор манайх яг ингээд Монгол орн маань одоо өргөн удам нутагтаа тэгээд маш олон бүслүүртэй 6 тий. Одоо зүгээр ингээд хоёлаа ярихтал говь, хангаа тий, тайг, хээр гэл ингээд ярьчих штэ. Тэгэхээр энэ бүх ингээд баруун аймаг, зүүн аймаг говийн бүс гэл ингээд ярьчлаа. Тэгэнгүүт говьд бүр үнэхээр хосгүй сайхан гоё цэцгэлдэг гой ургамлуу түрүү хэлсэнтэй одоо бороо хорн оронгууд ингээл бүр битүү цэцэг болдог. Одоо би энэ жил бол бүр гайхамшигтай. Би одоо олон жил судалгаа хийсэн Грубовын хөнди буюу манай Phyla-endemic тийм одоо бас нэг ховор ургамал байна л да. Манайх одоо бүр энэ хагас сөг ургамал тэг маш ховордсон. Тэгээд энэ ургамлын одоо цэцгийг бол би хараагүй байдалд бол энэ жил бол ингээл ялангуяа тэр ортозны цэцэг гэж бод гайхамшигтай тий. Одоо манай тэр одоо миний яриад байгаа энэ Грубовын хөөндийн цэцэг бол өстой гайхамшигтай гоё улаан өнгөтэй бүр гачин гоё цэцэг байгаа. За тэгээд тийм цэцэгнүүдээс гадна говьд өөрт нь яг ургадаг тий. Тэр одоо заг ингээл одоо битүү сайхан ургацсан байх. За говийн одоо нөгөө нэг говьд ургадаг зөвхөн одоо говьдоо ургадаг говийн ургамлууд дэш түрүүний миний хэлээд байсан одоо тэр Төгринова Монголика гэдэг ч юм уу те Монгол шар далан гээл тэгэхэд хөөрхөн цагаан цэцэгтэй за тэр Монгол буурцгана гэдэг чинь гоё юм улбар шардуу гоё өнгөтэй газраараа дэлгээл ингээл гоё цэцгэлээд ургаж байгаа ч одоо ингээд маш гоё тод гоё өнгөтэй гоё цэцгнүүд бол говьд бол зөндөө байгаа. Гэхдээ түрүүний хоёлынгийн хэлсэн говьд бол ургамал тарих те говьд одоо говийг одоо ойжуулна гэдэг ч юм уу тэр ажил бол өөрөө бас хангааг бодох юм бол үнэхээр одоо мэрэгжлийн хүмүүс мэрэгжлийн одоо ойч гэсэн хоорондоо нэг за чиж бүр хангааг бол ногооруулчлаа. За одоо нэг говийг ногооруулж ижгээл хоорондоо ярьж хахад нөгөө хүн энэ говь чи маш хэцүү байх шүү гэд би ч гэсэн өөрөө одоо өмнө говьд нэлээл хэл одоо очлоо. Үнэхээр одоо өмнө говь, дорн говь, дунд говь гэдэг маань бол элсэн дундал байдгийн бэлээ. Ингээд гоё одоо бүр ингээд модон дэше ногоо мөртлөө доороо битүү илс байх жишээтэй. Тэгэл их л хэцүү юм шиг харагддаг. Гэтэ бол тухайн байгалийн нөхцөл өөрөө экосистем онцлог шүү дээ. Тэр чинь бас их гоё ховор экосистемд ороо авчиж байгаа. Манайх мэдэн шүү дээ. Баян бүрд тэгэл одоо говьд байгаа мөртлөө тэмчгэн хэсэг хангаанууд байдаг те. Хангааг бүрдүүлсэн гоё устаа ногоотой гоё ургацсан тийм хэсэг байдаг. Тэгэхээр энэ бол өөрөө гоё онцлог юм байгаа. Тэгэхээр тэр тухайн одоо бол манайхан маш их одоо шинжлэх ухааны үндэслэлтэй тийм ээ. За говьд бол одоо загийн тари, говьд бол одоо хайласаа тари гэдэг ингээд бүр ингээд бүсчлээд манай одоо ботаникийн цэцэрлэг түрээлэнгийнхэн судлаачд маань бүр ингээд аймаг-аймагаар нь бүсчлээд энэ аймагт энэ биомд одоо ийм л модыг тарих ёстой гэсэн бүр арга зүйн зөвлөмжүүд нь гарчихсан байгаа. Тэгэхээр би бол өнөөдөр нэг ургамлын биотехнологи хүний хувьд бол яг хуу
тэрхүү мэдээлэлээс хэлэхэд бол ялцчгүй хангаан бүсн тохирсон тий мод ургамлаа тарих хэрэгтэй. Тэр тусмаа бас одоо тухайн одоо яг экосистемд нь өөрт нь онцлог ургадаг ургамлаар нь тэр экосистемийг бол нөхөж сэргийх нь бол их ачаал тогтолтой. Энийг л хэлэх юм тий. Ургамлын хооллолт гэвэл юу ярих вэ? Түрүүн бид хоёр ярьжсэн тий агаар ус, хөрс. Өөр сонин сод юм байдгүй. Ургамлын хооллолт. За ургамлын хоолт гэхээр угаасаа тэгэл хүн бүхний мэддэг одоо фотосинтез явагдаад тэгэл ургамал өөрөө одоо агаар одоо ус хөрснөөсөө одоо нөгөө шимтгижил авдаг гэдэг шиг. Гэтэл одоо нөгөө нэг хүмүүс сонирхдаг л да ургамал ингээд өөрөө махчин эзэжтэй ургамал байна гэл тэ. Тэр бол их бас их сонирхолтой. Зарим ургамлууд бол бас ингээд өөрийнхөө одоо бинтэн гэдэг юм одоо өөрийнх нь яг ингээд эсрэг нь хөрөнгөтэн те навчаа хончдаг ийм онцлог ургамлууд байна те эсвэл одоо шавжийг ингээд бас одоо хамж яваад ингээд иддэг гэдэг те махчин эцчтэн шавж одоо ургамал энэ төр гэд хэлдэг тийм онцлог ургамлууд бол бас байгаа. Монголд тийм ургамал байдгүй. Байгаа. Байдгүй тий амтан иддэг. Амтан гэдэг том ярхан мэдгүй шавж иддэг гэдэг юм нэг тийм ерөнхийдөө бас би энэ талаар бол бас нэг тийм бүр ингээд судалгаа хийсэн юм биш л дээ. Таны судалгаан дээр бол та түрүүн хоёлаа ярьж байхад чихэр өвсөөр бол нэлээд их судалгаа хийсэн гэж ярьж байсан. Чихэр өвс гэж ямар ургамлыг хэлээд байна? Манай Монгол улсын баг бүхэл хүмүүс чихэр өвсийг мэдж байгаа баха. Би бол хар багасаа л чихэр өвсний нөгөө эми ургамал гэж бол мэддэг байсан. Тийм энэ бол одоо миний одоо докторийнхаа ажлыг одоо нэг сэдв бүтээлээ хийсэн энэ ургамал маань байгаа. Урал чихэр өвс гэд. Тэгээд чихэр өвс маань бас дотроос нөгөө хэд хэдэн зөвлөлтэй тэ бас тий. Тэгтээ энэ ургамал бол яг л дэлхийн хэмжээний ховор ургамал гэдэг. Тэгсэн мөртлөө бас эртээр үес бол лабуэли бенсене үес гэд маш их удаа хэрэглэгдэж одоо дэлхийн олон орны хүмүүсийг тэ эмчилж идгээхэд хэрэглэгдэж ирсэн. Дээрэс нь нөгөө 20 гаруй одоо юу гэдэг үйлдвэрлэлийн чиглэлээр те одоо юу гэдэг тамхины өнөр оруулах гэдэг ч юм уу эсвэл одоо амтлах одоо нэг 9 чихрээс бүр 50 дахин илүү их чихрийн хавламжтай байхгүй бид нар ингээд үндсийг ингээд жажилдаг шүү дээ те тэгэхээр ингээд маш чихэрлэг байдаг тэгэхээр тэгж хүртэл ингээд маш олон үйлдвэрлэлд одоо гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд те өнөр амт оруулахад гэд ингээд эмэнд гэд маш олон чиглэлээр хэрэгжилж байгаа учраас энэ ургамал бол өөрөө дэлхийн хэмжээний ховор ургамал байгаа. Маш олон одоо газрууд импортлдог, экспортлдог те ингээд бүр дэлхийн худалдааны зах зээл дээр бол их том байр эзэлдэг ийм ургамал байгаа. За бид нарын сайн мэдэх бол одоо жигатсин гээл те ингээл бүгдөө мэднэ. Сүүлийн үед бол бүр энэ ургамлаас гепатит B, C вирус, доохыг эмчлэх ийм одоо гэлцэрцэн гэдэг ингээд бацаар нь бол янз бүрийн юм тан хийх тийм ээ одоо орчин үеийн янгаах ухаанд хэрэглэх тийм ажлууд бол бүр эрчимчсэн байгаа. Тэгээд хажуу зэрэгэлдээ хятад улс бол бүр энэ чихэр өвсийг бол бүр зөвхөн одоо глицериза Уралинск глицериза глабраг одоо тэр клиник туршилтанд оруулах хэрэгтэй гэдэг энийгээ бүр ингээд сүүлийн үед бүр англи зүүн төвшөндөө бол одоо биохим талаас нь англи зүүн талаас нь бүр ингээд маш сайн чанартай судалгаа хийж байгаад энийг бол одоо юу гэдэг өөр зүйлүүдтэй нь холилдоод ингээд клиник туршилтанд орохоор одоо чанар нь муудаж байна гэх тийм. Тэгэхээр зөвхөн одоо энэ яг зүйл дээр одоо тодорхойлтын зөв хийгээд англи зүүн одоо бүр молекул төвшний судалгаа хийгээд тэгээд энэ ургамлыг л одоо хэрэгэлсэн одоо гаргаж авсан бодисоор нь одоо клиник туршилтандаа бол оруулаад маш их үр дүнд хүрч байгаа. Энэ дээр бол дээрэс нь дангаар нь биш те түрүүний нөгөө яриад байсан цагаан цэнтэй ч гэдэг юм уу байгалийн гүн хөх ургамалтай энэ төр гээд одоо хийгээд ингээд маш олон туршилт судалгаанууд бол хийж байна. Манай Монголд оронд бол чихэр өвсөөр бол уламжилт энэ танд бол маш бас ордог шүү дээ тий. Тэгээ одоо сүүлийн үед бол хүмүүс цай хийж гин гээл хуйларж байна. Тэгээд манай оронд бол бас ер нь бол жоохон хууль бусаар тий гадаадд одоо гаргах ч юм уу эсвэл хууль бусаар одоо янз бүрийн бүтээгдэхүүн хийгээд хит их одоо хэрэглээнд оруулаад байна л да. Тэгснэ одоо учиргүй одоо маш их хэмжээгээр нөгөө үндсийг авч төвсөн мөртлөө хэрэглэлгүй одоо мутагчдаг ч юм уу тийм мэдээлүүд бол бас
маш их байна. Би бол сүүлийн үед бол бас энэ чихэр үүсний талаар бол нэлээд их одоо судалгаанууд гэдэг юм уу баримтууд цуглуулад тэгээд манай лаборатори ургамлын технологийн лабораторийн хувьд ч гэсэн бас энэ өөр бас чиглэлийн ингээд судалгаанууд энэ төрөө хийж явах явцтай бол одоо тэр мэдээллүүдийг бол маш их авч байна л да. Тэгэхээр энэ бол бас жоохон харамсалтай одоо. Нөгөө талаар бол яг хуу үндслэг гişээр одоо голдуу одоо эмийн ургамлууд бол их үндслэг гişийг их авч хэрэгэлдэг. Үндслэг гişийг аваад үндсээр нь ингээд ухаад тэ одоо юу гэдгийг камбанаар ухаад аваад ингээд тоноор нь хэрэглээд байвал нэгдүгээрт одоо хөрс трийг одоо аваад авсны дараах хөрсийг яаж сэрэх вэ те 1 см куб хөрс сэрэхэд 100 жил шаарддаг гэдэл бодохоор л тэр бол үндслэг гişээр нь ургадаг ургамлуудыг авч хэрэглээ бол маш ер нь их анхааруулжтай шинжлэх ухааны үндэстэй хийх тийм ээ тэрийг одоо авч ашигласныхаа дараагийнх нь нөхөн сэргэлтийг яаж хийх үү гэдгийг ч юм анхаарах ийм шаардлагатай байдаг. Чихэр үүс бол манай Монгол улсад ер нь нэлээд олдцтой элбэг дэлбэг ургадаг ургамлын тоонд орох уу? Элбэг дэлбэг гэдэг нь болохоор одоо нэгдүгээрт одоо юу гэдэг нөөцийн хувьд бол манай ботаникийн цэцэрлэг түрээлэнгийн одоо англи зүйчд бол судалгаа хийсэн байдаг л да одоо мөнгөчргөл гэдэг хүн байна. Ер нь одоо сүүлийн үед манай ботаникийн цэцэрлэгийн хүрээлэнгийн ботаникийн цэцэрлэг түрээлэнгийнхэн бол энэ тал дээр бол нэлээх нөөцийн судалгаа хийж байгаа. Тэгэхээр Баян хонгорын богдод гэхэд 80% байдаг гэлээч гэсэн бүх одоо Монгол орны нутаг дэвсгэрт ингээд цэгүүд байна гэдгийг хүртэл ингээд аатлсаар бол гаргацсан байгаа л да. Гисэн хэдийч гисэн одоо нөөцийн хувьд бол яг үйлдвэрлэлийн нөөц гэдэг бол байхгүй л байгаа учраас бол ховор гэдэг дээр орно. Тэгэхээр тэр болгон одоо юу гэдгийг ер нь бол манай бүх одоо уран судлаачид хэлдэг л дээ. Манай Монгол орн бол одоо биологийн төрөл ургамлынхаа зүйлийн хувьд одоо үйлдвэрлэлийн нөөцтэй ургамал бол ер нь байхгүй. Одоо юу гэдгийг аваад шууд хэрэглээд үйлдвэрлэл явуулах нөөцтэй ургамал бол байхгүй шүү гэдгийг л хэлдэг шүү дээ тий. Биотехнологийн ургамлын одоо биотехнологийн аргууд одоо сүүлийн үед улам одоо гоё хөгжиж байгаа бах тий. Одоо яг энэ биотехнологийн хүрээлэн лабораторид ургуулдаг одоо ургамлууд юу байдаг вэ? Байдгүй. Ер нь бол ургамлын биотехнологи гэхээр биотехнологи, биотехнологи гэдэг нь бол өөрөө яг ургамлын амтан бичил буйдэн тий түүний гаралтай эсэд эрхтэн системийг ашиглаад хүн өөртөө хэрэгсээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлнэ гэж тэгж байгаа. Тэгэхээр ургамлын биотехнологийн манай лаборатори бол одоо 1988 оноос одоо энэ биотехнологийн хүрээлэн гэж анх байгуулагдтал ургамлын эсэдийн өсвөрийн лаборатори гэдээ байгуулагдаж эхэлсэн энэ лаборатори байдаг. Тэгээд миний бие бол яг Монгол Улсын их сургуулийг төгсөөл анх тэнд орсон цагаас одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нийт одоо манай лаборатори гэхэд бол нэг 20 гаруй зүйл Монгол орныхаа нэн ховор ашигт эмийн болоод тий одоо өвслөг түрүүний ярьдагсан модлог тийм одоо ургамлууд дээр бол судалгаа хийсэн байдгийн. Тэгээд одоо болвол яг одоо молекул ген инженерчлийн судалгаандаа бол илүү их одоо бас анхаарал тавьж тэ улс орнуудынхаа хөгжилтэй зэрэгцэн алхахын зэрэгцээ энэ их олон одоо жилийнхаа судалгааны ажлын үр дүнгээр бол инновацлог бүтээгдэхүүн одоо өөрөөр хэлбэл үйлдвэрлэлд шилжүүлэхтэй одоо ургамлаа бол уран шилэндээ шилэн савн дотроо лабораторийнхаа нөхцөлд гаргаж аваад одоо юу гэдгийг Монгимын эмийн ургамлын плантацт гэхэд одоо эгэл годлын ус ургамлыг тийм ээ оюутлогын хувьцаат компанид одоо сүүлийн 5-6 жил хамтраад эхний байдлаар одоо дөнгөж хүлэмжинд нь тий биотехнологийн аргаар ургуулсан зарим одоо сөөг түрүүний яриадсан нөө гробовын хөнди за ингээд танвал махерс гэсэн энэ сөөг ургамлуудыг бол бас тэнд байгаа оюутлогын одоо уул уурхай орчмын одоо байгалийн ургамлын үржүүлгийн газарт нь шилжүүлж өгөх гэсэн эхлэлийг тавиад явж байгаа энэ нь бол бас манай амжилт гэж үзэж болно. Одоогоор одоо яг энэ хүрээлэнд маань хичнээн эрдэмтэд ажилт юм бэ? Судлаачид ажиллаж байна вэ? За манай шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэн бол нийт хүний нөөцийн хувьд бол нэг 95 гаруй байгаа. Тэгээ эндээс бас эрчим шинжилгээний ажилтан гэвэл бас 85. Одоо нэг хүний нөөц гэхээр нөгөө бүх одоо ажилтнуудаа оруулаад хэлж байгаа шүү дээ. Тийм байна.
За хоёлаа ер нь яриа маань өндөрлөгтэй хандж байна. Гэхдээ би нэг юмыг түрнээс хойш асууя гэд бодоод байсан зүйл бол Монгол гэлтгүй дэлхий дахинд ч юм уу таны яг одоо ингээд шууд хэлэхээр тийм нэг сонин содон тийм гайхамшигтай пөөх гэмээр тийм ургамал юу байдаг вэ? Хэрвээ байгаа бол яг энэ талаараа энэ их сонин ургамлаа. Би ч гэсэндээ анх ингэж сонирхож исэн ч гэдэг юм уу. Тэгэж сонирхуулахаар үзэгчд маань сонсогчд маань хэлэхээр ургамал юу байдаг бол. За яг одоо тулгамдаж байна. Гэхдээ ер нь бол түрүү би нэг sites гэд нэг хэлсэн. Тэгээд захирмаагийн одоо төрлийн ургамлууд бол ер нь их анхаарал татдаг. Та нар мэдэн шүү дээ. Одоо гадуур захирмаа цэцэг гээд маш гоё цэцэгтэй ургамлуудыг худалдаагаалал маш их үнэтэйгээр худалдаалал юм тийм үү. Тэгэхээр манад бас ингээд их сонирхолтой захирмаанууд байдаг. Зарим нь бол яг тэр дэлхийн одоо олон улсын тэр сайтсын одоо хамгаалах шаардлагатай нэн ховор одоо тухайлбал одоо Полиновсын төрлийг гэж байдаг. За дээрэс нь одоо нөгөө манад одоо юу гэдэг за Cypripedium macranthon гэдэг тийм том цэцэгтэй захирмаа одоо Cypripedium macranthon гэж байгаа. Cypripedium gudatum гэд байна. Тэгээд бүр зэрлэгээрээ ингээд манай оронд ургадаг, хөвсгөл ургадаг. За тэгээд тэр хоньнуг гэдэг газар бол хид хідэн гоё тийм сонирхолтой зүйлүүд бол ургадаг. Тэгэхээр энэ зүйлүүд бол зарим нь бол бас ингээд дэлхий би одоо ингээд Тайванд байж байгаа зарим нь бол бүр захирмааны төрлийнхэн бас эмийн шин чанар өндөртэй тийм захирмаанууд их байдаг. Тэгээд дээрэс нь бас ингээд ургуулахад бол бас нилээд үржүүлэхэд нилээд хүндрэлтэй. Зарим нь бол яг шинжлэх ухааны үед их амархан одоо юу гэдгийг манай одоо биотехнологи аргаар ч гэсэн маш хэмжээгээр үржүүлээд бүр одоо 60-аад оноос эхлээд бүр худалдааны зах зээлд орсон ийм захирмаанууд хүртэл байна л да. Гоё цэцэгтэй бүр 1500 гаруй бүр тийм зүйлийн гоё варианти өсгцэн. Тэгэхээр энэ бол их гоё гайхамшигтай гоё тийм цэцэгтэй тийм ургамал байдаг. Энийг л хэлээ да. Гэхдээ надад бол бас өөр юм уу жоох мартагдчихэв. Тулгамдаад байна. Тулгамдаад. За тэгэхээр хоёулаа болол ерөөхдөө энд хүрээд энэ удаагийн ярилцлага өндөрлөө, подкастын өндөрлөө магад одоо танд бас энийг хэлчих юмсан асуусангүй дээ гэж бодож исэн зүйл байвал төгсгөлт нь хоёулаа яриад тэгээд өндөрлөх үү. Тийм. За төгсгөлт нь бол яг хуу ер нь бол түрүүн биологийн төрөл зүйл гэдгээр ихснээс тэгээд ургамлын төрөл зүйлийг бол одоо байгаль дээр нь буюу in situ хамгаална. За ex situ хамгаалах гэдэг түрүүн одоо ботаник цэцэрлэг тармилжуулах тий. За ингээд биотехнологийн аргаар ургуулах гэдэг ингээд ийм одоо уламжилт аргаар ургуулах нь бол заашгүй шаардлагатай. Тэрнээс гадна бас энэ одоо биотехнологийн аргаар ургуулах гэдэг нь бол одоо үржүүлэхэд бэрхшээлтэй, үрийн соёлт муутай тий эдгээр ургамлуудыг жилийн 4 удирлын турш сайхан судалгаа явуулаад жилийн 4 удирлын турш үржүүлэх хийгээд ингээд ийм боломж өгдөг арч үеийн ийм сайхан технологиг бол бас улс орондоо нутагшуулаад дээрэс нь одоо улам их одоо орч үеийн дараагийн одоо шинэ технологиг бол нэвтрүүлэх юмсан гэсэн ийм хүсэл мөрөөдөл бол байдаг. Манай одоо судлаач гэсэн энэ чиглэл рүү манай лабораторийн одоо судлаачид мань ажиллаж байна. Тэгээ миний одоо хамгийн их ойрын хугацаанд сэтгэл түгшээж байгаа бүр ингээд түрүүний миний анх хэлэхдээ ихэрсэн шиг хэдүүлээ одоо ингээл уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж гэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн өмнө одоо улс орон угаасаа нөгөө доктортой хөгжил буюу энэний өмнө одоо нөгөө нэгэнтээ бий болцсон нөхцөл байдал дасан зохицож амьдрыг гэсэн чиглэл рүү бол орж байна. Тэгэхээр дасан зохицож доктортой одоо байдлыг эрхэмлэж одоо биологийн төрөл зүйлийг хамгаалж те байхаас гадна хүн бүхэн ярилгүйгээр те хүн бүхэн шууд одоо мод тарих гэж байгаа бол хүрзээ аваад модоо тариач те цэцэг ургуулах гэж байгаа бол бушуухан шиг тэр цэцгийг одоо тармилжуулаад тэр эмийн ургамлыг те тармилжуулахад бол өөрийнхөө хувь нэмрийг одоо бушуу хоршуухан хийгээчээл гэдэг нь тэгэхээр ярих биш хий гэдгийг л тусгах гэж бодож байна. За танд маш их баярлалаа. Тэгээд энэ одоо биологийн хүрээлэнгийн одоо энэ ургамлын тухай ярина гэхээр чинь нэг ийм айгүй өргөн том сэдв байгаа байхгүй тий. Тэгээ хоёлаа
нэг цагийн хугацаанд энэ бүхийг бүгдийг ярина гэж угаасаа боломжгүй зүйл. Тэгтээ яг ямар ч хэлсэн ерөнхий гэсэн зүйлүүдийг би асуучлаа. За ингээд хөгжингэр радиогийн одоо үзэгч сонсогч та бүхэндээ хамтдаа байсанд баярлалаа. За энэ удаагийн подкаст маань энд хүрээд өндөрлөлөө. За өнөөдрийн зочноор Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн ургамлын биотехнологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх одоо ажилтан доктор дэд профессор оюун бэлэг гэгч маань ирлээ. За тэгээ таны ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. Ажилд ирсэн амжилт хүсье. Баярлалаа. Гэлээ. За ингээд өнөөдрийнхөө подкастыг энд хүрээд өндөрлөлөө. Баярлалаа, баяртай. За дууссан. Дуусчлаа.